Нэвтрүүлэгтээ эргэн тавтай морил үзэгчтэй та бүхэндээ зочны ярилцлага өргөхөд бэлэн болоод байна. Өнөөдөр манай зочноор Амура натурал брендийн үүсгэн байгуулагч Хишиг Сүр ирсэн байна. Өглөөний мэнд хүргэе. Өглөөний мэнд та. Өглөөний мэнд хүргэе. Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. Баярлалаа та бүхэнд бас урьсанд. Юунд дөрөв манай үзэгчтэй бас өөрийгөө танилцуулаач та. Би хим технологийн мэрэгчлээ, гоо сайхны технологич мэрэгчлэр илүү мэрэгсэн. Тэгээд Mons Cosmetics 9 жил ажиллаж агаад гоо сайхны бүтээгдэхүүн зохион бүтээдэг байсан. Хүмүүс мэддэг бол нөгөө Biomon, Alloy, Sanitas гэдэг энэ брэндүүдийн бүтээгдэхүүнийг зохион бүтээж ажилладаг энэ бүтээгдэхүүнийг гаргасан. Тэгээд Солонгос улсад болохоор энэ чиглэлээр илүү мэрэгсэн. Яг гоо сайхны бүтээгдэхүүний технологич инженер мэрэгчлээ. Тэгээд одоо сүүлийн 2 жил өөрийнхөө брендийг үүсгээд ахуйн хэрэглээ болон хувийн хэрэглээ цэвэрлэгээний бүтээгдэхүүн Монголда үйлдвэрлэлээ зах зээлд нийлүүлж байгаа ийм мэрэгчлээ. Монголда бүтээдэг гоо сайхан гэсэн чинь Монголда яг бүтэн 100% одоо үйлдвэрлэж байна уу? Тийм, Монголда 100% үйлдвэрлэнэ. Яг уу даваа тал маань угаасаа энэ чиглэлийн мэрэгжлийн гоо сайхны бүтээгдэхүүн хийдэг байсан учраас яг энэ одоо нөгөө нэг мэрэгжлийнхаа даваа талыг ашиглаад бүтээгдэхүүн хийгээд ийм компани байгуулсан байна. Монголд бол маш ховор мэрэгчлэнүүдийн нэг болов гэж бас Монголд төгсдөг юм яа тийм үү? Солонгос сая мэрэгжилдэг шүү. Тийм, Монголд яг нөгөө гоо сайхны бүтээгдэхүүн хийн гэдэг нь өөрөө нөгөө химийн шинжлэх ухаан дээр суурилж хийгддэг. Тэгээд миний үндсэн мэрэгжил болохоор химийн инженер мэрэгжилтэй. Тэгээд энэ чиглэлээр Mons Cosmetics ажиллаж байгаа цаашаа Солонгос руу юу мэрэгшээд тэгээд гоо сайхны бүтээгдэхүүн зохион бүтээгч технологич инженер мэрэгжил эзэмшсэн. Манай нэвтрүүлгийн бас уламжлалт асуулт байдаг. Тэгээд ер нь ирсэн зочдоос таны өглөө хэрхэн яаж эхэлдэг вэ? Өглөөг эхлүүлдэг те нэг эерэг дадал зуршлаасаас үзэгчдэд хуваалцдаг боломжтой. Би нөгөө хүүхдтэй болохоор өглөө 6 цагт босдог. Тэгээ нөгөө өглөөний хүн энэ төр биш. Гэхдээ угаасаа нөгөө шаардлагаараа өглөө эртээ босдог. Тэгээд хүүхдийнхаа ийм одоо хоол хүнсийг хэрэглээл. Тэг яг л нөгөө энгийн одоо айлын эмхтэй яаж эхэлдэг тэрэн шиг эхэлдэг. Гэхдээ өглөөг дандаа кофетой хамт байдаг. Тэгжээч одоо нөгөө тухайн өдрөө аваад идэв санагдаад идэв шүү дээ. За өглөөг одоо кофегүйгээр төсөөлгөө зочин бахна шүү дээ тий. Тэгээ хүн болгондоос ингээд нэг өглөөг эхлүүлдэг, өглөөг өөрийг нь гой сэргээдэг нэг тийм дадал зуршлууд байдаг шүү дээ. Яалтчгүй кофе бол байдаг. Тэгээ гурлаа бас одоо энэ ширээн дээр бас тавигдсан. Тэгээ Амура бас та юу н яагаад энэ бүтээгдэхүүнүүдийг бас та юу н зохион бүтээе гэж бодваа. Тэгээ манай брэнд болохоор их онцлогтой. Одоо Монголд нөгөө нэг ахуйн цэвэрлэгээний бүтээгдэхүүн, ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн аягүй үйлдвэрлэгч нар ховор байдаг байсан. Яг нөгөө гоо сайхны үйлдвэрлэгчид сүүлийн жилүүдэд одоо сүүлийн 7-оос 10 жилд бол харьцангуй манай Монгол улсад хөгжиж эхэлж байгаа тий. Гэхдээ одоо нөгөө гадны одоо яг энэ хөгжингүү энэ чиглэлийн шинжлэх ухаан хөгжсөн үйлдвэрлэл хөгжсөн оронтой харьцуулахад манайх аягүй хөгжил аягүй сул байдаг. За тэгээд энийгээ дагаад яг нэг талдаа нөгөө гоо сайхны үйлдвэрлэгч нар бол нэмэгдэж эхэлсэн. Нөгөө талдаа монголчуудын нөгөө өдөр тутмын байнгын хэрэгэлдэг өдөр тутмын хэрэглээний бүтээгдэхүүний одоо үйлдвэрлэгчд аягүй ховор яг намайг бизнес эхэлж байхад бол баг байдаггүй шахуу байсан. Тэгээд одоо жишээлбэл Монголд аяг тав угаагчаа ч юм уу, жимс ногоо угаагчаа өөрснөө үйлдвэрлэдэг үйлдвэрлэгчид бол аягүй ховор штэ. Дандаа энэ зүйл чинь өөрөө нөгөө нэг импортын бүтээгдэхүүнээс хамааралтай. Тэгээд импортын бүтээгдэхүүнээс хэд хамааралтай байх нь өөрөө нөгөө Монголын яг нөгөө нэг нийт хүн амд одоо аюулгүй найрлагаар бүтсэн аяг тав угаагч энэ төр байх ёстой юм байна гэдгийг бол судалгаа хийж аваад олж мэдсэн. Тийм тэгэхээр нь бол энэ бүтээгдэхүүнээрээ илүү нөгөө хүмүүсийн өдөр тутмын ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхээр бол зориуд гаргасан. Тэгээд хийсэн шалтгаан гэдэг юм бол түрүүн хэлсэж тийм ээ нөгөө ахуйн хэрэглээний одоо энэ зах зээл өөрөө хэтэрхий импортоос хамааралтай. Тэгээд өөрөө өрсөлдөөн аягүй чанга. Тэгээд бид нар мэдх юм бол ингээл дэлгүүрүүдээр ингээ ороход дандаа л гадны брэндүүд идэг ч тийм ээ зөндөө олон нэрлэх юм бол тэгээд тэрэн дундаас Монгол аяг тав угаагч гэдэг ч юм уу тэр бол аягүй ховор. Гэхдээ яг нөгөө би хэдэн жилийн өмнө яг нөгөө юугаа мастрын ажлаа хамгаалаа байж байхдаа бүтээгдэхүүнийг нэлээд судалсан л та. Тэгээ Монгол улсын хэмжээнд нөгөө ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн аягүй ховор. За тэгээ дээрээс нөгөө яг ингээд судлаа хийж хахад гадны брэндүүд тэр дундаа нөгөө нэг тухайн нэлээд сүүлийн үед нөгөө нэг судалгаа хөгжсөн том хөгжингөө орнуудад бол хэрэглэгээ байчихсан аяг тав угаагч жишээлбэл манай Монголд аягүй их асар их хэмжээгээр ингээ худалдаанд энгийнээр ингээл бэжлээд өгсөн тий. Тэгээ яагаад гээд энэ тал дээр нь ингээд
хэрэглээ талаас нь ингээд судлаа үзсэн чинь аяг тав угаач гэдэг зүйл чинь өөрөө яг нэг хоол хүнстэй яг ялгаа ахгүй. Одоо бид нэр ингээ аяг тавыг тэгээд хоол хийж байгаа хэрэгсэл бүх юмаа ингээ угаагаад байгаа нэ гадаргуу дээр нь химийн бодисын үлдэгдэл дандаа үлдэж идэг. Энийг нь бол хүмүүс угааж ингэж бодож байгаа ч гэсэн олон жилийн туршид нөгөө хоол цагаараа дамжуулаад иддэг. Тэгснээрээ хүмүүс аюулгүй болоод шүү дээ. Тэгснээрээ хүмүүс аюулгүй нөгөө өвчлөлт хүртэж исэн гэсэн тийм том судалгааг Францын эрдэмтэд, Хятадын эрдэмтэд бол хийсэн байсан. Тэгээд энэ аяг тав угаач гэдэг зүйл гадаргуу дээр химийн бодисын үлдэгдэлгүй угаадаг байснараа хүнд илүү хоргүй байх нэ гэж үздэг. Аяа тавгаа ч юм уу хоолныхоо хэрэгслийг угаахгүй гэж аахгүй тийм юм байнгын нөгөө дадал болсон. Тэгэхээр өдөр болгон аяа тавгаа угаачаад угааж ин л гэж боддог. Гэхдээ бид нэр халуун кофе ууж, халуун цайгаа ууж байгаа. Хоолоо ингээл халуунаар нэгддэг. Тэр болгонд нөгөө бодисын үлдэгдлийг өдөр тутамдаа баг идээд хүмүүс аюу хавдрын өвчлүүд их тосч байсан. Тэгээд эмэгтэйчүүд гормон өрчилж исэн. Сүүлийн үед эрэгтэй хүмүүст аюу их нөлөөлж байгаа энэ нөгөө аяг тав угаагчанд ордог бодис өөрөө их нөгөө химийн хоруу чанар өндөртэй бодис байдаг учраас эрэгтэй хүмүүсийн одоо нөгөө нэг дааврыг тэнцвэргүүжүүлээ. За эр бэлгийн эслүүдийг аяг өтгөрүүлээд ингээд ийм чанаргүй эсэх гаргадаг. Тэгээд дээрээс нь эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн зан төлөвийн хувьд аяг өөрчлөлт оруулсан гэсэн тийм айгу гол судалгааг авч үзсэн учраас энэ бүтээгдэхүүн өөрөө яг нэг үндэсний Монгол гэсэн тэгээ аюулгүй найрлагаас бүтсэн гадаргуу дээр бодис үлдэхгүйгээр аюу багчийг хийх юм байна гэсэн сэтлэр анх яг энэ Амура брендийн манай хамгийн анхны бүтээгдэхүүн аяг тав багч, Жамс давстай аяг тав багч байсан. Жамс давс маань бол өөрөө их нөгөө ариутгалын шин чанар өндөртэй бас юм бүтээгдэхүүн юм шиг тэгээ онцлог нь. Тэгээ одоо жишээлбэл хамгийн анхан одоо тэгээ үйлдвэрлэгдэж гарч ирсэн аяг тав угаагчны орц найрлаганд одоо Жамс давснаас өөр юуг оруулж өгд юм бэ? Тэгэнгүүт бас нөгөө хүмүүс хөөсрөхгүй болов гэж бас бодоод байдаг шүү дээ. Яг даваа тал маань би өөрөө яг энэ чиглэлийн мэрэгчлээ учраас хөөсрөх болон угаах чадвар дээр нь бол бүх юмыг яг нөгөө зохион бүтээл дээр технологиор шийдсэн л дээ. Тэгээд энэ Жамс давстай аяг тав угаагчийн яг гол онцлог гэх юм бол 7-8 төрлийн химийн бодисуудын оронд Жамс давсыг орлуулж ирсэн. За тэгээд мэдээж угааж байгаа юм чинь гадаргууг цэвэрлэн тий гадаргуугийн идэвхт бодис гэж ордог тэр хөөс үүсгч нь өөрөө ургамлын гаралтай хөөс үүсгчийг хийдэг. Тэгээд дээрээс нь бид нэр бактерийн вирусыг үжлгүүжүүлдэг эфирийн тосыг хийсэн. Тэгээ ерөнхийдөө манай орц найрлага маш энгийн. Ургамлын найрлагатай хөөс үүсгэгч, тэгээд Жамс давс өөр орж байгаа. Тэгээд лимоны тийм нөгөө эфирийн тосыг хийсэн. Тэгээд ус задлах чадвар өндөртэй шүү дээ. Ус ордог. Тэгээд яг заавал Жамс давсыг хийсэн гэдэг тэгэхээр энэ өөрөө нөгөө Монгол орны нөгөө уламжилт хэрэглээ тий. Маш дээр үеэс нөгөө нэг судалгаа хөгжөөг байхад монголчууд өөрснөө уламжлалтаараа дээр үеэс хэрэгжилж ирсэн ам хамар салцтай ингэж зайлдаг үст те. Энэ яагаад тэгэхээр нөгөө нэг тэр хөвгц мөөгөнцөр бактери нянгийг ингэж нөгөө дарангуудалж ингэж устгадаг чадвар нь байглаасаа өөрт нь байдаг. Тэр түүхийд бол манай Монгол улсад байдаг. Тэгээ бид нар чинь Монголдоо үйлдвэрлэж байгаа гэсэн хэрнээ Монголын яг нөгөө тэр нөгөө ид шидний орц нь өөрөө Монголоосаа гарвал те. Тэгээд бидний онцлог орц болохоор энэ Жамс давсыг бол шингээж өгсөн. Тэгээд Жамс давсыг ингээ яг бүтээгдэхүүн болгоо хувиргана гэдэг нь өөрөө бас технологийн судалгаа нэлээд ихсэн. Тэгээд энэ судалгаа Монгол Улсын их сургууль дээр бид нэр яг профессорын багаар нийлж байгаа 4 жилийн хугацаанд судалж гаргаж ирсэн. Харьцангуй сайенс шинжлэх ухааны талын судалгаа маш өндөртөө гарсан аяг тав багч. Соодны үед ямар байд юм бэ? Би сая яг нар захыгаа санаад манай нар зах болохоор ерөөс энэ аяг тав угаагч ирэхгүй соодоор угаагаад байдаг гэсэн ерөөс аяг тавгаа. Тэгээ тостой хүмүүс соодоор угаахаар нь арилчаад идэв шүү дээ. Тэр нь ер нь зүгээрүүд. Сод өөрөө нөгөө нэг ангижруулах шин чанартай, ямиг нөгөө цэвэрлж ингэж бас нөгөө нэг цэвэрлдэг, айгу гоё өнгөөр болдог. Тим чанартай. Тэгтээ нөгөө нэг одоо орчин үед чинь бидний нөгөө амьдралын хэв маягаас хамаарат бидний нүдэнд харагдахгүйгээр асар олон тийм ням бактериуд байдаг. Тэгээ тэр нь зарим нь бол нөгөө өхлийн аюултай байдаг, хүн мэддэггүй тий. Гэтэ тийм учраас ер нь нөгөө нэг орчин үе болж эхэлснээс хойш бид нар шингэн савнтай болсон, гараа угадаг болсон шүү дээ тийм ээ. Шингэн савнгаар тэгэл аяг тав угаагчтай болсон гэл энэ чинь нөгөө юм хөгжихийн хэрээр энэ бүтээгдэхүүн гарна гэдэг чинь нөгөө эргэн тойронд асуудал байгаа учраас тэрийг нь илрүүлээд эрдэмтэд ийм тэрэндэн тохирсон бүтээгдэхүүн гаргадаг тий. Зөндөө олон тийм нөгөө бохирдлоос үүдэлтэй тэгээд гидсний савханцар, гидсний халдвар төвшлөгөнгүүд үүсдэг тий. Энэ болгоныг ингээд баг багаар арилгах гэсээр байгаа л ер нь бол шингэн савн бол үүссэн. Тэгэхээр тэр олон нөгөө бактери нэнг ингэж устгахын тулд заавал тэр өөрөө нөгөө хөөсөрж иж цэвэрлдэг. Дан ганц одоо содоор зайлахаар нөгөө бидний нүдэнд харагдахгүй тэр өхлийн аюултай мэддэхгүй байгаа юм бактерийг бол устгадгүй учраас орчин үед бол дан ганц тэр үгээрээ хэрэглэх нь бас нэг тийм тохиромжтой биш болсон. Илүү найдвартай зөвлөл хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр найдвартай юм өөрөө хөөсрүүлэгч. Тэгтээ
бас нөгөө талдаа нөгөө байгалийн найрлагыг шингээс нэрээ хүнний одоо нөгөө аяг халбаар дамжихгүйгээр аяг тавыг угаадаг гэдэг зүйл нь өөрөө явж байгаа давхар. Монголчуудын дунд одоо нийтлэг байгаа зүйл бол нөгөө хеликобактер юм тий. Тэгэл нөгөө гадуур хооллохоор ялангуяа хеликобактер өсчдөг. За гэрт ч хүртэл ингээд нөгөө бүр тэгээд идэж нөгөө хеликобактерийн тийм нөгөө өндөр одоо юутай байх юм бол шинжилгээгээр гарч байгаа юм бол аяг тавгаа хүртэл солих хүртэл шаардлагатай гэдэг штэ тий. Тэгэхээр эндээс бол бас Amaro брендийн маань аяг тавгаа сэргийлнэ гэж юм л та. Тэгэхээр ер нь бас нэг аяг тавгаа тий цэвэрлж угаагаад тэр зүйл арилд юм эсвэл нэрээсээ бүтнээр нь солиод дахиад ингэж гоё шинэ хөвшил эхлүүлэх хэрэгтэй юм болов. Тийм дөрөвний яг ярьсан нөгөө биднэрт нөгөө нэг аюултай сэргийлэх ёстой өөрийгөө хамгаалах ёстой бактериудын нэг нь хеликобактер ч өөрөө цуг явж байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь нөгөө нэг хөөсөрдөг юмд устдаг бактери байхгүй өөрөө. Зөвхөн дан ганцхан давсаар ч юм уу соодоор ч юм ингээд зайлаад ивэлдэх чинь бас болохгүй. Тэгээ дээрэс нь эний чинь нөгөө нэг яг гоо энгийн аяг тав угаач нар бол арилах нь энэ олон бактериудыг арилах нь. Гэхдээ энэ нөгөө талдаа нөгөө нэг гадаргуу дээрээ нөгөө хортой хим одоо нөгөө аягүй өндөр энийг арилгахын тулд өндөр химийн орц найрлага бидний мэдгүй ингээд хүн ингээ харахад шингэл харагдаж байгаа болохоос энэ найрлага чинь бүтгэхийн тулд аягүй олон 7-8 төрлийн орц орж ингэж байгаа шүү дээ. Энэ орцууд нь өөрөө аяг халбаны гадаргуу дээрээс тэр болгон сайн арчигдж арилдаггүй угаасан ч гэсэн байдаг. Тэгээ тэрийг нь бол хүн хоол цайгаараа халуун цай, кофе бүх төрлийн хоолоороо дамжуулж иддэг гэсэн тийм. Тэгэхээр тийм учраас цэвэрлдэг хэрнээ хөөсөрдөг цэвэрлдэг хэрнээ байгалийн найрлагатай гэдэг дээр нь л байгаа учраас энэ манай одоо аяг тавгагч өөрөө хөөсрөд байгаа юм. Тэгээ хөөсрөлтөн ч гэсэн яг нөгөө хитрхийн байгалийн бүтээгдэхүүнүүд ч айгүй нөгөө бага хөөсөрдөг шүү дээ. Хөөсөрөхгүй байх нь өөр айгүй юм уу? Яагаад тэгэхээр эн чинь гадруу цэвэрлэхгүй байх гэсэн. Их хөөсрөөд байх нь эн чинь бас нөгөө стандартаас давцсан гэсэн. Тийм тэгэхээр яг манайх стандарт хөөсрөлтийн стандартын хэмжээгээр л дундаж хөөсрөлттэй гадруу цэвэрлэдэг аюу гэж байна. За тэгээд дараагийн одоос миний сонирхож байгаа бүтээгдэхүүнийг чинь маманд барьсан байж байна. Сүүлийн үед бас нөгөө жимс ногоо угаах дээр ч маш олон зөвлөгөөнүүд байна л да. Тэгээ бидний уламжлалтай арга бол нөгөө усанд сод ч юм уу давс хийж агаад хэсэг байлгаж байгаа цэвэрлдэг шүү дээ. Арайч бас нэг аяг тавг угаахчаараа угаачиж болохгүй. Усаар угаахаар дутуу мэдрэмж төрөөд байдаг. Тэгээд энэ зориулсан бүтээгдэхүүн энэний маань орц найрлагыг тайлбарлаад өгөөч. Жимс ногоо угаах шингэн бол яг Монгол улсын хэмжээнд бол айгүй анхдагч бүтээгдэхүүн болсон л да. Яг бид нар нөгөө нэг одоо эрүүл хоол ингээл тэгдэг чинь эрүүл хоолтыг дамжаад айгүй их нарийн ногоо, жимсгэн гэдэг тэрийг ингээ бид нэр хэрэглэж байгаа тийм. Тэгээ энэ олгоны чинь нөгөө нэг цэвэрлэх асуудал айгүй нөгөө хүн бүрийн өдөр тутамд тулгараад исэн л да. Тэгээ энийг бол хүмүүс стожинхэн нөгөө яг уламжлалт аргаараа нөгөө содтой усанд байлгаж байгаа л цэвэрлдэг ч юм уу тий. Энэ тэгээ түрүүн ярьсан шиг энэ өөрөө нөгөө хангалттай цэвэрлэгээ болдоггүй. Тэр чинь зүгээр нөгөө карантин усаараа л яг юм даа. Тийм. Тэгээ усаар ингээ зөвхөн зайлхлаар тэр нөгөө жимс хэмжээний гадаргууд ирэх одоо тэр устгах ёстой шаардлагатай юмыг нь устгадаг. Яг энэ чиглэлийг ингээ судлаад үзсэн чинь гадны орных юм бол аль үжээний угаасаа жимс ногоо угаагчийг хэрэглээд бүр яг нөгөө аяг тав угаагчгээ ахуй хэрэглээнд өдөр тутамдаа хэрэглээл цэвэрлэгэндээ хэрэглээд эхэлсэн. Тэгэхээр яг нөгөө Монголын зах зээлийг ингээ хараа үзсэн чинь яг энэ бүтээгдэхүүн байхгүй лсэн л та. Тэгээ угаасаа хүнд хэрэгтэй юм байна гэд бид нэр ингээд хийсэн. Тэгээд бизнесээ эхлүүлж байхдаа анх бол аяг тав угаагч хийхэд бол зах зээл байгаа юм байна гэж зах зээлийг судалж байгаа нэлээд ийм судалгаатай орж исэн бол жимс ногоо угаагчн дээр айхтар тэгэж судалгаа хийгээгүй зүгээр л хэрэглэн дээрээ толгуурлаг гаргацсан. Тэгэхээр энэ өөрөө жимсгэн нарийн ногоог ингээ ургуулахын тулд аягүй их бордоогоор борддог. Тэгээд пестицид цацдаг. Жимс ногоо угаагчнд пестицид угаасаа цацгаас арга байхгүй. Пестицид гэдэг чинь өөрөө нөгөө нэг хүнээр ярих юм бол одоо өвчнийг эдгэх гэж антибиотик гэсэн үг байхгүй. Ургамлын антибиотик. Тэгэхээр ургамлчин ингээд нөгөө нэг жимсгэн ургамлчин ингээ ургаж байгаа хавцад ингээд нөгөө тариан дээрээ өөрөө ингээд нөгөө нэг муудаад мөөгөнцөртөөд ингээд ялзрал явагдт юм л та. Тэрнээс нь сэргийлэхийн тулд тариаланчд угаасаа пестицид цацаж тэр одоо ургамлаа хэвээ ургуулахын тулд ингээ ургуулдаг. Тэгэхээр энэ зүйлийг нь дараа нь одоо нөгөө хүнсэн дээр хүн ингээ шууд идэгч штэ. Тэгэхээр ингээ гадаргууд ирэх тэр пестицидыг бүрэн арилгаж идэх хэрэгтэй байдаг. Дээрэс нь бордоо, төрөл бүрийн бордоо байгаа. Тэг бордоо гэдэг чинь өөрөө нөгөө химийн арилга шүү дээ. Тэгээд тэр одоо нөгөө нэг ургамлыг ургуулж байгаа, ургацыг түлхэж өгч байгаа зүйл. Тэгэхээр энэ зүйлүүдийг ингэж арилгана. Дээрээс нь нөгөө ургаж байгаа явцад аюух нөгөө бактериуд ингээд гадаргууд тэр жимсний гадаргууд төр байгаа. Тэрийг бас ингээд цэвэрлэн ингээд аюу олон төрлийн юмыг бид нэр ингээд сайн цэвэрлж хэрэглэх нь өөрөө эрүүл хэрэглээ болчиход байгаа. Тэгэхээр энд нь яг зориулсан жимс ногоо угаагч шинийг гаргасан. Тэгээд бид нар ч өөрөө ингээд нөгөө жимс ногоог ингээд цэвэрлэхгүй идэх юм бол одоо тэр нөгөө пестицидийн үлдэгдэлтэй жимс ногоог идээд ах юм бол
хүн аюул хурдан мартамхай болдог байгаа. За тэгээд урагт болон жирэмсэн эмэгтэйчүүдтэй аюул хурдан гэж нөлөөлөл үзүүлнэ. Сүүлийн үеийн судалгаагаар бол энэ ураг өсөлтгүй болох, тэгээ ургийн гажиг үүсгэх гих мэтчлэн чи ерөөсөө дандаа энэ одоо нөгөө химийн бодисын хордлого тэр дундаа пестицидийн үлдэгдэл аюул өндөр нөлөөг үзүүлж идэм байна гэд. Тэгээ бид нар ер нь бол хүнд ч хэрэгтэй тэгээд хэрэглээнд байх утас юмс байгаа гэж гаргасан. Улс орондоо ч хэрэгтэй. Улс орны дээр эрүүл мэнд тас тий. Бид нар ч нөгөө жимсээр тий амин дэм авч ирцээ нөхөхгүй л ингээд айгу эрүүл хэрэглээгээ сонгоод байдаг. Тэнгүүт нөгөө хэрэглэх замд нь саад байсныг бол анзаараг байх нь шүү дээ. Энэ хүү бүтээгдэхүүнийг яаж хэрэглэн гэсэн үг вэ? Усандаа найруулах юм уу? Эсвэл яг нөгөө жимс рүүгээ. Энэ бүтээгдэхүүн яг нөгөө хэрэглээд амар энгийн ингээ нөгөө цацдаг байхгүй. Жимсг нарийн оголуугаа ингээд нөгөө хандлан ингээд гадаргууд ирнэ ингээд цацаж өгөн тийм цацна. Хуурай гарна. Тийм аа. Тэгээд цацсныхаа дараа нэг 20-30 секунд заримдаа 1 минут хүртэл ингээд байлгаж хагаад усаар зайлна. Тэгээд энэ цацаад байлгаж байгаа нь яаж байгаа гэхээр гадаргуудаар ингээд наалцсан зүйлийг ингээд нөгөө гадаргуу сулж өгж байгаа байхгүй энэ шингэн маань өөрөө. Тэгээд сулж өгсөн юмыг усаар зайлаад тэр нөгөө ингээд зайлаад арилгах тийм үү. Тэгээд ресторан, хоолны газар нөгөө нэг юм их хэмжээгээр ингээ хэрэгэлдэг хүмүүс бол энэнийг одоо 1 литр усанд одоо 50 г орчмыг хийн гэж тооцоолоод усандаа хийж байлгаж агаад нэг 20-30 минут 1 минут хүртэл байлгаж агаад тийм усаар зайлаа хэрэглэв. Тийм хэрэглээний 2 ялгаатай. Яг хоол хийхээс өмнө цацж байгаа. Ер нь бас нэг хадгалахтаа амар дараа нь ингээд цацаад байнга цацаад авахгүйгээд бүгдийг нь одоо ингээд цацчаад угаасаа хадгалаад дараа нь шууд хэрэглэж болох уу? Энэ нөгөө нэг цацаж байлгахчаад нөгөө усаар зайлаа хэрэглээ цацаа байлгахчаар чинь гадруугаасаа сулсан юм чи аргаж хатгаараа буцаал нөгөө нэг гадруудын наалтаал үлдэн гэсэн үг байхгүй. Тэгэхээр цацаад нэгэнт ингээд гадруугаас нь тэр одоо юмнуудыг ингээд сулчаад усаараа зайлаад тэгээд нөгөө нэг хөрөгчөндөө ч юм уу эсвэл сэрүүн газар жимсний хадгалчт болно. Тэгээд нэг зүйлийг хэлэхэд бид нар ингээд нөгөө алимыг ингээд иддэг гэсэн чинь тийм ээ. Алим ч одоо нөгөө сүүлийн 15 жилээс хоошоогоо ийм нөгөө гадаргуу дээр нь ийм нөгөө нэг ийм тосрохог, лаврахаг зүйл болцсон болохоос өмнө нь бол яг нөгөө импорторч манай дотоодын ч байдаг гэсэн жим одоо алим бол тариалангаас шууд ирдэг байсан. Яагаад тэгэхээр нөгөө сүүлийн 15 жил орчим гэдэг нь нөгөө хүмүүсийн жимсний хэрэглээ бид нэр алим маш их хийдэж чинь тийм ээ. Тэгэхээр ингээд нөгөө гадны орноос угаасаа тээвэрлж импортлж оруулж ирдэг ч тийм ээ. Тэгэхээр ингээд эний чинь нөгөө нэг гаднаас ирэхэд нөгөө тэр алимыг ингээд ялзарч муудуулахгүй тулд хадгалтыг нурцсах га одоо шингэн парабенчны төрлийн имийг ингээд цацаад тэгээд ингээд тээвэрлж байгаа. Энэ угаасаа ингэж тээвэрлэхээс ч арга байхгүй. Тэгээ эний чинь нөгөө нэг гадаргуу дээр байгаа тэр тосрохог имийг та нар гэсэн мэдэх бах тийм тосрохог байгаад тэр алимны жимснээ бараг ингээд эрдээ марын ангууд туулраад байдаг тийм. Тэрэн дээр бол ингээд цацж агаад тэгээд алимаа бол ингээ хальстайгаар нэтгээр аюу гоё яг нөгөө бүр жоохон хүүхд тахт үед бид нэр гоё алим иддэг гэсэн шиг тэр амт бол гарч ирдэг. Ерөөсөө нөгөө алимны гоё амт ч өөрөө эслэг тэр нөгөө хальстайгаа аюу гоё идэг. Тэгэхээр аль болох энэ жимс угаагчаар алимаа цэвэрлээд идвэл бас бид нэр алимныхаа доторх витамин амин дэмээ гаднах эслэг одоо хальстайгаа хамт идвэл гоё тийм. Ер нь бол нөгөө тэр профиноос чинь найгаад бид нар чинь хүүхдүүдтэй дандаа л арилгаж өгöd байгаа штэ тий. Тэнгүү тэр нөгөө эслэг гэдэг тэр гадна талын хасыг нь авч чадахгүй амин бас авч чадахгүй байна гэ тий. Тэгэхээр нэг доторх юм нийтэд байгаа тий. За тэгээд натурал органик брэндүүд бол ингээд маш олон нэр төрлөөр байдаг. За бүсгүүчүүд маань гэрээрээ ч бас ингээд органик саунд гэдэг юм үйлдвэрлэдэг байна л да. Тэгээд энэ дээр бас нөгөө сав баглаа бодол гэдэг зүйл маш чухал бах тий. Орц найрлага гэдгээсээ. Тийм. Савлгаа бол яг сүүлийн одоо 4 жил, сүүлийн 4-5 жил айгу хурцдмал яригддаг болсон зүйл тий. Одоо нөгөө нэг зарим зүйл дээр ингээд савлгааг юм нөгөө эко цаасан масан байна гэж ярьж байна. Зарим бүтээгдэхүүн дээр яалтч авахгүй юм хуванцар байхаас аргагүй яа. Тэгэхээр нөгөө доторхон шингэн бид нар ингээд гаргаж ирдэг тий. Тэгэхээр манай бүтээгдэхүүнүүд хуванцар. Гэхдээ хуванцар доторх бүтээгдэхүүнтэйгээ уралд ордог яг зориултын хуванцар бүтээгдэхүүн байдаг. Тэгэхээр ингээд нөгөө гадуур аюух нөгөө хуванцар бүтээгдэхүүн байдаг штэ. Тэгээд аюулгүй найрлагатай бүтээгдэхүүн хийчээд тэр нь өөрөө хуванцар бүтээгдэхүүнтэйгээ уралд ордог байвал айгуу тэр чинь өөрөө харамсалтай тий. Тэгээ нөгөө хуванцар чинь өөрөө нөгөө нэг ийм гадруу идэх цэвэрлэгч бүтээгдэхүүнтэй уралд орохоор формальдегид буюу жинхэнэ нөгөө хавдар өсгч бодис тэр дотроос ялгардаг. Тэгэхээр манай энэ хуванцар бүтээгдэхүүн өөрөө доторх бүтээгдэхүүнтэйгээ уралд ордог яг зориултын шингэн байгаа. Тэгээд дээрээс нь бид нэр хуванцар хэрэглээг аль болох бага хэрэглүүлэхийн тулд одоо энэ аюугаагч, жимс угаагч, энэ шингэн савн гэдэг энэ бүх бүтээгдэхүүн дээрээ дахин цэнгэлдэг буюу ийм рефил савлгааг гаргасан. Тэгээ манай рефил
цавлгаа бол нөгөө худалдаанд байдаг л да. Энэ бүтээгдэхүүнтэйгээ хамт номин имартуудаа ингээд хамт бийждэг. Энэ бас авир хөөрхөн жижиг гэн нөгөө цүнхэн хийж авч явах боломжтой юм савлгаанууд. Энэ савлгааны сонголт бол маш өргөн баг шиг бай тээ. Тэгэхээр энэ одоо жишээлбэл яг хувийн хэрэглээнд хэрэглэхээр энэ ингээд нөгөө гарын хөөс ингээд барих юм бол яг нөгөө гарт ингээд барьдаг нөгөө хүн нөгөө гартаа барихад эвтэйх юм хэрэглэдэг штэ тийм. Тэгээ манай энэ хоёр бүтээгдэхүүн нөгөө харьцангуй худалдаанд нэг тайм түгээгүй байгаа. Манай яг аюугаагч цэцэрантай шингэн саван жимс ногоогч яг бол энэ иргэдэд ритейл байдлаар байдаг. Энэ болохоор яг нөгөө захиалгаар бид нэр эмнэлгийн байгууллагууд болон нөгөө нэг баяр ёслолтод ингээд бэлгийн акц хийдэг. Тэгээ энэ аюу онцлогтой нөгөө нэг спиртгүй гар аридагч хөөс ахгүй. Хөөс юм байна тий. Би тэр одоо шууд энд хэрэглэж болох уу? Ингээд сэгсэрж агаад ингээд хэрэглэж. Гар аридагч. Тэгээ юм хөөсөн гардаг юм. Хөөс чинь ингээд гарт ингээд наалдаад ингээд бид штэ энэ ингээд наалдахгүйгээр ингээд аюу хорон өндөр нь тийм нөгөө нэг юу юм байна штэ. Лаймон ч юм уу тий. Тэгээ энэ яг нөгөө спирттэй гар аридагчтай ижилхэн бактерийн вирусыг 99 хөөс байхад л тий. Тэгээ энэ нөгөө нэг юу бэ гэхэлэр сая ковид болохтой холбоотой нэг хүмүүс аягүй спиртний хэрэглээ эхэлсэн шүү дээ тийм ээ. Тэнгүүд нөгөө спиртний ашигтай хүмүүс байсан. Дээрээс нөгөө эмзэг харьцтай хүмүүс ингээ улаадаг хүмүүс аягүй ингээ улаачаа байгаадсан. Тэгэхээр ийм хүмүүс ингээ гараа хариуцах чадахгүй байна гэд нөгөө дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас одоо арай өөр хөлбөр спиртгүй гараа хариуцах гаргаж ирээч гэдэг. Тэгээд нөгөө судлаачид ингээ судалж агаад гаргасан. Тэгээ яг тэр орц найрлагаар манайх бас адилхан одоо тэр зүйлийг ингээд судалсан. Тэгэхээр энэ хамгийн түрүүнд Солонгос, Япон, Герман гэсэн 3 улсад яг энэ спиртгүй гар аридагчийн технологи нэвтрээд ингээд зах зээлд түгэгдсэн. Тэгээ Монголдо бол хайрцангуй анхдагч болсон. Тэгээд ковидоос хойш хүмүүс нэг гар аридахаа болжлоо л да. Тэгээд яг нөгөө хүүхдүүдэд бол зориулах айгүй гоё. Тийм хөөстэй болохоор ингээд нэг бүр гараа угаацсан юм шиг мэдрэмж. Тийм гараа ингээд юм рефреш цэвэрлсэн юм шиг мэдрэмж өгдөг. Тэгээд өнөр байхгүй даваад л. Гэтэ бид нэрээ сая ковидор бол гараа угаах бол ямар их тустайг бол мэдэж явсан шүү дээ. Гидсний алдар төвчин шүү дээ. Маш ихээр буурсан дээ. Тэр нь өвчлүүдээс болсон. Ханаад бол бүр ингээд тий ковидтойгоо зэрэгцээд бас маш гоё дамжиж өгсөн. Тэрнгээрээ дамжуулаад ер нь бид нар чинь бас нэг гар угаах хөвшилд бас их. Одоо л ороод гэхдээ ер нь тэр хөвшил бол арилгаж гараад байн ер нь гараа угааж. Тийм. Тэгэхээр шууд. Тийм ер нь тэр бол маш гоё хөвшүүлж чадсан шүү. За тэгээ монголчууд юм бас одоо нэг брэнд бүтээгдэхүүн бол чицэрган байна тий. За энэ чицэрганы орц найрлага бас ямар давуу талтай байдаг талаар бас манайхан танилцуулаад өгөөч. Манайх цэцэргантай шингэн савн байгаа. Тэгээ ялгаа авахгүй л адилхан бид нар ерөөсөө нөгөө манай брэнд ингээд орж байгаа орц найрлагууд, хортой найрлагуудыг дана байгалийн найрлагаар орлуулад тэгээ тэр нь яг өнгийн хэрэглээнд байх үз л ерөөсөө бидний гол нөгөө зорилго маань тэр тигийн бүтээгдэхүүн гаргах. Тэгээд бид нар бол савн нөгөө нэг түрүүн өөр хэлсэндээ байнгын бол хэрэглэж байгаа шүү дээ. Өдөр болгон хэрэглэдэг. Одоо сүүлийн үед аюулгүй хэрэглээ өссөн. Тэгээд шингэн савн өөрөө бас хортой найрлагуудыг аюулгүй агуулдаг. Гэхдээ ер нь юм ингээ хөгжөөд байх тусмаа сөрөг тал нөгөө талтай аюулгүй байдаг. Тэгэхээр энийг илүү нөгөө нэг байгалийн найрлага руу хүнд одоо нэг хоруу чанар маш багтай тийм байдлаар бол шингэн савн гаргахыг одоо бид нэр хичээж яг 100% байгалийн найрлагаар ингэж хийж гаргасан. Тэгэхээр нөгөө нэг арсаар дамжиж одоо ямар нэгэн найрлагууд цуснд очдог. Тэгээд одоо шингэн савнд чинь хадгалт турцсагч preservative буюу ингээд нөөцлөдөг тийм бодисууд их ордог. Тэгээд бактерийн вирусыг устгадаг триклозан, зөндөө олон парабен төрлийн аюулгүй олон ийм бодисууд ордог. Тэгээд энэ олон бодисуудыг ингээд халж агаад одоо ургамлын найрлагаар тэгээд цэвэр одоо цэцэргний тосыг шүлтжүүлж агаад ийм шингэн савн манайх гаргасан. Тэгэхээр ингээд шингэн савн маань өөрөө яг цэцэргнийг шингэн савн хувилбарт оруулаад технологийн хувиргалт хийгээд гаргацсан. Тэгээд бодисын найрлага байхгүй тийм бүтээгдэхүүн болсон. Тэгээ ингээ угаахаар нөгөө манай орж байгаа хөөсрүүлэгч нөгөө тосон хөөсрүүлэгч байдаг. Ингээд гараа ингээ угаахаар аяг хуурайшдаг тийм нөгөө манай шингэн савн ерөөсөө хуурайшдаггүй гэдгээр илүү давуу талтай. Гэхдээ нөгөө байгалийн учраас өөрөө цэцэргний тосон жоох ингээд хүрээ үсээд ингээ ялгарх гад байдаг. Тэрийг яг нөгөө бид нар нэг жимсний жуус уухад ингээд сэгсэрж байгаа дуунуу гэсэн заавар шиг л сэгсэрж байгаа бид нар хэрэглэхэд ингээд болдог. Тэгээд яагаад заавал цэцэргантай гарын шингэн савнд цэцэрганыг заавал агуулсан гэхэлэр цэцэрган нь өөрөө нөгөө омега 3, 6, 7, 9 гэдэг нөгөө аюул үнэт чанарыг өндөр хавуулдаг. Тэрэн дундаа ерөөсөө нөгөө нэг химийн аргаарч гаргаж авах боломжгүй дангаараа байдаггүй омега 7 зөвхөн цэцэрганд байдаг. Бид нар ингээд загсны тос ч юм уу нөгөө юуны загсны тостой тос гээл ингээд омега гэдэг чинь тэр чинь 3, 6, 9-ийг л агуулдаг. 7-ыг нь агуулдаг. 7 гэдэг чинь өөрөө аюулгүй маш өндөр чанартай. Ялангуяа нөгөө арьс хөвшрөлтөн дээр маш өндөр үйлчлэгээ үзүүлдэг. Арьсыг ингээд залуужуулах үйлчлэгээ аюул өндөртэй.
нөгөө арьсан дээр явагдаж байгаа хөгшрөлтийн процесс гэж байгаа шүү дээ. Тэр процессыг илүү удаашруулдаг. Тэрэн дээр ингэж одоо нэг уралд орж тэр тэнд одоо саад одоо болж хөгшрөлтийн процессыг одоо зогсоох үйлчлэгээ өндөртэй байдаг амиг одоо олоо. Тэгэхээр цэцэрганд байглаас нь өөрөөс нь заяасан байдаг учраас гарын шингээс авандаа хийсэн. Тэгээд нөгөө гартын дандаа юм хийхэд ингээд нөгөө хамгийн дөрөнд хөгшөрдөг, хамгийн дөрөнд ингээд мухаа болдог шүү дээ. Тэгэхээр гарын шингээс аванд цэцэрганд байх нь өөрөө хамгийн тохиромжтой гэдэг утгаараа манайх хийсэн. Тэгэхээр яг нөгөө үндэсний брэнд те Амура Монгол брэнд гэж байгаа учраас Монголынхон бас их үүсвэрт байдаг те тэр одоо найрлагуудыг байгалийн тэ зүйлүүдийг хэрэглээд шүү дээ. Жамц давус, цэцэргэн гэх мэтчлэн. Тэгээд мэдээж одоо ингээ брэнда бас те өргөжүүлээ цаашид одоо нэр төрлийн нэмэх байх гэж бодож байна. Одоо л ахуй хэрэглээний цэвэрлэгээний бүтээгдэхүүнийг те тэгээд зочид буудал зориулсан хөөрхөн жижигхэн савлгаатай, бэрэлгэнд өгөх тохиромжтой гэл ингээд бүх төрлийн бас савлгаануудыг бас шийдэж өгсөн байна. Цаашид магадгүй гоо сайхан руу орох юм болов уу гэж бодож байна. Ер нь ямар төлөвлөгөө зорилготой байгаа вэ? Аха. Тийм ер нь тэгээд нөгөө өөрөө бизнес эрхлэн гэдэг чинь бизнес эрхлэгч өөр аюул том эрсдэлтэй. Тэгээд нөгөө эрсдлээ дагаад өөрөө ингэ явж байгаа учраас ер нь зах зээлээс судалж ижил яг нөгөө орно л доо. Яг нөгөө хэдий би өөрөө нөгөө гоо сайхны бүтээгдэхүүний технологич мэрэгчлээ ч гэсэн одоо ингээд хийчээ гэл ингээ орохоор зах зээл нь өөр аюул эрсдэлтэй учраас бид нэр 2.5 жилийн дараа арьсчлахаар орох төлөвлөгөөтэй байгаа. Бидний дагнаж байгаа зүйл бол одоо дандаа өргөн хэрэглээ, ахуй хэрэглээ. Саяны ингээ хэлсэн жамц давстай аяга багч олон түмэн түгээмэр байгаа. Тэгээ бид нэр зүгээр нэг бүтээгдэхүүн хийчээд ингээд манайхыг аваач манайх сайн ч юм уу зүгээр ингээд нөгөө лангуун дээр үрцэн байгаа ш. Өөрөө эн чи өөрөө аяга олон юм нөгөө үнэт чанарыг агуулж байгаа. Дээрээс нь үндэсний хэмжээний аюулгүй өргөн хэрэглээний бүтээгдэхүүн болох гэж зарж байгаа учраас энийгээ зах зээл дээр улам таниулахыг хичээнэ. Тэгээ дээрээс нь бид нар Хорека зах зээл рүү орохыг аяг хүсэж байгаа. Тэгээд эхнээсээ энэ жилээс ороод эхэлж байгаа манайхыг Holiday Inn болон одоо Silk Road тэгээд Ikigai 976 гэсэн ресторанууд бол хэрэглээндээ ингээд нэвтрүүлээд эхэлж байгаа. Тэгээд энэ ажлынхаа хүрээнд бид нэр зочид буудал амралтын газруудад ийм жижиг савлгаатай шингэн савн гар хариуцагч биеийн тос гэх мэтчлэн гаргаад тэгээд дээрэс нь ийм яг нөгөө үндэсний уламжлалт ийм гар агаар хийсэн ийм байгалийн нарлагтай ийм жижигэн зочид буудлын нэг удаагийн савн гаргасан. Тэгэхээр энүүгээрээ бол Хорекагийн зах зээлийн хүмүүстэй холбогдмоор байгаа. Тэгээд хэрвээ одоо нэвтрүүлгийг үзэж байгаа байвал хотел, ресторан, кейтеринг, Хорека салбарынхаа одоо манайх руу хандаад ингээд их хэмжээгээр болон бага хэмжээгээр ингээд энэ бүтээгдэхүүнүүд авч цэнгэлдэг байдлаар ч авч болох нь. Энэ ч үндэсний үйлдвэрлэгч одоо ингээд 100 болоод ирж ин гадаадынхаа ирэхээр тэгээ гадаадынх нь өөрсдийнх нь юм нэг жоохоор Монгол савн. Монгол савнгаар гараа. Амралтын газруудаар ч угаасаа бид нар нөгөө ялгарлах зүйлээ ингээд нэг хөдөө орон нутагт ингээд манайх чинь бас нэг үе бодвол аюу хожуулчд ирдэг болсон тий. Тэгэхээр өөрснийн нөгөө хийсэн үйлдвэрлэгчийн хийсэн өөрсний түүхий дээр шингээсэн одоо цэцэрантай шингэн савн, цэцэрантай хатуу савн, тохоо шуутай гих мэтчлэн ингээд авуул одоо хамтарч ажиллаад хэвчээд бэлэн байна. Хүмүүстэй сонир байна. Сонирхолтой. Өө монголчууд ч савнгаа үйлдвэрлэж тийм байна гэдэг. Тэг магадгүй авч яваад. Тэг ер нь бол нөгөө Silk Road гэдэг хар хорин гэдэг нөгөө нэг амралтын газар байгаа. Тэд нар яг энэ чанарыг ингэж авч төрүүд зунаас эхэлж манайхыг авч байгаа хгүй. Тэгээд солонгосчууд аягүй их манай бүтээгдэхүүнийг худалдаж аваад одоо буудлаас нь аваа явж байгаа. Тэгээд борлуулалтнаас тэндээ хийгдчихсэн юм шүү дээ. Тийм эхэлсэн байгаа тийм. Миний бас нэг сонирхолтой зүйл юу вэ гэхээр ер нь ингээ нөгөө бүсгүүчүүд маань маш их ингээ органик бүтээгдэхүүнийг одоо гэрийн үйлдвэрлэлээр ч юм уу ингээ хийдэг юм сонирхолтой болж байна л да тий. Тэгээд энэ дээр бас нөгөө чанар стандарт ер нь яг юу органик натурал гэж таних юм бэ гэдэг бас зүйл байгаа л да. Тэрэн дээр бас бүсгүүчүүдэд маань зөвлөгөө өгөөч. Ингээл дэлгүүртээ болоод бас нэг харьцангуй нэг үе бодвол те импортын хажуугаар бас ингээл аргаарч бай дотоод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүд бүгд л органик натурал гэсэн бичгтэй байгаа юм. Тийм. Ер нь гэхдээ яг нөгөө маркетингийн үг хэллэгэл болчлоо л да. Нөгөө хитрхийн нөгөө хавтгаараад энэ заримдаа яг нөгөө мэрэгжлийн үний өнцгөөс ингээ харахад одоо энэ органик энэ натурал гэл ингээ хэлэхэд нөгөө стан хараад мэдрээд болсон л байдیں۔ Гэхдээ нөгөө нэг органик гэдэг зүйлийг хит хавт харуулж болохгүй. Органик бүтээгдэхүүн чинь ямар бүтээгдэхүүн дээр органик байх вэ? Ямар бүтээгдэхүүн дээр яг тэр нөгөө технологийн зохион бүртгэл дээр хийгдвүү гэдэг чинь өөр ялгаатай. Жишээлбэл нөгөө хүүхдийн бүтээгдэхүүн дээр 100% органик гэл ингээл хэрэглэх нь өөр аюул сонирн байдаг байхгүй яа. Тэгэхээр 100% органик гэмиг органик тосыг ч юм уу тийм ингээд ритейл байдлаар ингээд худалдаа нь ингээд зарж авал энэ айгүй хэцүү, айгүй эрсдэлтэй өөрөө. Яагаад тэгэхээр ус түүхийд хоёр нийлжээд эцсийн бүтээгдэхүүн бидний ингээд одоо кремийн хэлбэрээр тос гардаг тий. Тэгэхээр устаа ямар нэгэн нэгдээд кремийн хэлбэрийн тос үүсгэхээр өөрөө энэ ч айгүй
одоо мөөгөнцөр бактерийн үүсгэгч таатай орчин нүүрэг болж өгдөг байхгүй. Тэгэхээр энэ орчинг тусгаарлаж маш олон бактериудыг ингэж сэргийлэхийн тулд тэн дээр бага зэргийн тохирсон технологийн дагуу хүнд хор үзүүлэхгүйгээр preservative гэдэг процесс хийхээс арга байхгүй. Тэгэхээр энийг хийхгүйгээр хүүхдэд хэрэглэх юм бол жишээлбэл арьсны хүүхий дээр юм бактери тусна, авих нөгөө арьсны буглаанууд үүсэж сүүлийн жилүүдэд хүнтэй тархлаа унахлаар буглаа олчоод байгаа тий. Тэгээ дээрэс нь одоо нөгөө арьсан дээрээ буруу юм төрөхээр ингээ арьс ингээ авих зарим хүмүүс хитрхи их нөгөө нэг органик бүтээгдэхүүн хэрэглэчихээр чинь арьсан дээр ингээ нөгөө нэг юм гараад эхэлдэг тийм ингээд нөгөө батах ингээд цаанаас нь ингээд идэ болоод гарч эхэлдэг. Эднэр чинь бас нөгөө талдаа тийм байдаг. Тэгэхээр ямар бүтээгдэхүүнийг органик байлгах уу, ямар бүтээгдэхүүнийг яг технологийн аргаар зөв зохион бүтээж хийх үү гэдэг өөрөө ялгаатай. Яг ингээд нөгөө эмчээр ярих юм бол бид нөгөө тэр хүнийг одоо мисцаслик гэдэг хад өвчин намдагч хийхгүй энийг ингээ органикээр нь хэрэглэе гэдэг даатай ялгаа ахгүй. Бид нэр өвчин намдагч хийж тэр хүнийг аюулгүй одоо тэр зүйлээс нь гаргадаг шиг ийм зарим зүйл бол одоо нөгөө яалтчгүй тэр нөгөө орт найрлага ус тосыг та нар хольж бүтээгдэхүүн хийж лаавал тэрийг органик гэж хэлж болохгүй, органик байлгаж болохгүй тийм зүйл байдаг. Тэгээ органик гэдэг зүйл чи өөрөө түүхийн хэд нь яг нөгөө нэг зохиомлоор ургуулсан уу, тариаллын аргаар юу эсвэл нөгөө өөрөө нөгөө нэг одоо нөгөө нэг зэрлэг байгаль дээр ургасан уу гэдгээсээ эхлээл органик зүйлийг баталж явдаг. Тэр зүйл одоо тийм нөгөө нэг өөрөөрөө ургасан тийм зэрлэг одоо бид нар цэцэрганыг тэмээ аваад энэ зүйлийг ингээд нөгөө хувиргалтанд оруулахдаа янз бүрийн бодисны нөлөөллүүдээр ингэж хийж гин үү? Аль эсвэл энийг өөрийнх нь одоо нөгөө нэг түүхийн эдийн индексээр нь ашиглаад технологийн хувиргалт хийсэн үү гэдгээсээ хамаарат хийх арга түүхийн эдийн мөн чанараас нь эхлээд органик гэдэг зүйл аюу ялгаатай. Тэгэхээр ер нь бол тариалж байгаа тариалан чинь өөрөө химийн бодис пестицид янз бүрийн ашиглаагүй зөвхөн байглаасаа ингээд зэрлэгээр ургацсан түүхийн эдийг аваад энийг нөгөө түүхийн эдийн хувиргалтыг нь өөрчлөхгүйгээр зөв технологиор нь зохион бүтээгээд эцсийн бүтээгдэхүүн болгож байгаа зүйл чинь өөрөө органик болж байгаа юм. Тэгээд органик натурал гэдэг чинь өөрөө бас ялгаатай тийм. Натурал гэдэг чинь байгалийн түүхийн эдүүдийг хэр хувиар оруулж байгаа 70-97% хооронд оруулдаг. Тэр нь өөрөө натурал буюу байгалийн гаралтай бүтээгдэхүүн гэж авдаг. Органик гэдэг бол бүх юм цэвэр, бүх юм түүхийн эдээс ахуулаад хийцэн хүртэл органик байх ёстой. Тэгээд тэр зүйлийг хэлж байгаа юм. Үзэгчдэн сайн судалмаар л халиуныг одоо гэртээ одоо лаа шүтэн заа гарын савч юм манайх ч одоо ковидны шараар юу тавилаа энэ төр гээл те маск тавилаа гээл өндөг шууд нүүр мөрөндөө нааж магаад ич тараг мараг тэгэхээр тэр юм бас одоо тэднэрийг бол мэдээж ингээ нөгөө эмхтэй хүн болгон мараг туршиж үтсэн байдаг баха те тэр чинь өөрөө нөгөө илүү нөгөө ниш буюу яг тухайн үндэл зориулсан тухайн үндэ зориулсан жишээлбэл бид нар үдэл хэрэглэн ингээд нөгөө нэг одоо кофе day scrap хийлэхэд ингээд гэртээ ч юм уу хин нэг ингээ хийчихэл нэг 7 хоногийн дотор дээдл нь 10-аас 10 хоногийн дотор хэрэгжилж дуусгал юм баггүй. Тэгэхгүй ингээд яг тийм амар ингээд гар аргаар ингээд хийц ямар ч бодис мэдсгүй ингээд нэг ерөнхийдөө технологи шингээгүй шууд handmade-ээр ингээд хийцэн юмыг 5-6 сарын дараа хэрэглэгчдэр очвол тэр чинь өөрөө нөгөө өстэй нөгөө арьсны хүүхий дээрийн бактерийг үүсгэж мүсгчтэй юм бактери үүсгсэн нүдэнд харагдахгүй ч гэсэн ингээд асуудалтай болоод ирсэн бүтээгдэхүүн байдаг учраас яг л нөгөө хийгээл хэрэгэлдэг тэр зүйл. Тий нэг хэсэг ингээд бүсгүүчүүдийн донд яг ийм нөгөө handmade гэртээ гоо сайхны бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг тийм нэг давлгаа явлаа. Тэр үеэр чинь би яг бас нөгөө нэг кофений шаартай скрап хийж үздэг байхгүй. Тэгээд эхлээд их гоё санагдсан. Тэгээд 2-3 дахьаас хэрэглэх гэсэн нөгөө кофений шаар маань чихтэй байсан учраас хөгзөрчихөж байгаа байхгүй. Тэгэхээр энэ мэдчлэн нөгөө нэг юм технологи шаардлагатай тий нөгөө стандарт шаардлагатай юмнууд байдаг учраас тэр болгон бас энийг нөгөө мэдэх чадахгүй тий тэр нөгөө урвалыг мэдэхгүй байж бас үйлдвэрлэх нь буруу юм байна гэж миний хувьдаа бодсон шүү. Тэгэхээр яагаад бас энэ үйлдвэрлэлийн төвшөнд бүтээгдэхүүн хөгжчөөд хахад те бид нар бүр нөгөө нэг 18 17 дугаар зууныхаа үеийн арга хэрэгслээр бас юмыг хийж хэрэглээд байгаа шаардлагагүй байна. Буцаж ухраад байгаа юм шиг л надад санагдсан л та. Тийм. Гэхдээ яг нөгөө handmade бүтээгдэхүүн байх хэрэгтэй үедээ байх хэрэгтэй те. Энд чинь нөгөө зарим хүн тархлаа болон арсны чанараас хамаарат юу ч хэрэгэлсэн гэдэг нөгөө болдгоо те. Тэр бол ингээд газ хийгээл хэрэгэлцдэг. Тэр мэр хэрэглээг бол байлгаж болно. Тэгээд хүүхдэд зориулаад ер нь тэр нөгөө та 100% organic handmade ингээд яг тийм ниш рүү одоо чиглэсэн бүтээгдэхүүн хийж байгаа бол бүтээгдэхүүн чинь хэдхэн сарын дотор л хэрэглэгчдэрээ очоод хэрэглэгдээ дуусгах хэрэгтэй. Тэгэхгүй ингээд удаан байхаар нь чинь хурших үнэр орно. Хурж ийн гэдэг чинь урал явагдсан байна гэсэн үг шүү дээ, тийм ээ. Тэгэл эхлэн тэгэхээр тэр зүйлийг хурцсан бүтээгдэхүүнийг арьсан дээр ингээл дахин давхарлаад түрхээд ивэл арьс ч өөрөө хүүхий дээрийн бактери гээл ингээл зөндөө олон бактерийн өвчл болоод
айгүй асуудалтай болно. Нэрээ органик бүтээгдэхүүнүүдийг хурдан хэрэглэх хадгалах хугацаа нь бол задласнаас хойш маш богино гэдэг чинь. Амрагийн одоо эдгээр бүтээгдэхүүнүүд жишээлбэл хадгалах хугацаа, ашиглагдах хугацаа. Тийм манай энэ дээр болохоор гадаргуй идэвхтэй бодис буюу ингээд цэвэрлэгч шингээ орж байгаа. Яг нэг тос гэхээс илүү цэвэрлэгч бүтээгдэхүүн ордог. Одоо ахуй хэрэглээний эм цэвэрлэгээний бүтээгдэхүүн нь бол 3-5 жилийн хугацаанд хадгалагддаг байдаг. Манайх харьцангуй бага 12 сар буюу 1 жилийн хадгалах хугацаатай. Тийм. Тэгээд бол жилийн дотор дуусчих واخ. Тийм, ер нь бол дуусна. Энэ угаасаа нөгөө аяг тавгагч өөрөө нөгөө энэ 500 мл-ийн нэг юм хэрэглээ өөрөө 40-45 хоногийн хооронд л дуустдаг. Тэгэхээр ингээд манайх чинь үйлдвэрлэл баг маргааш нь ингээд нөгөө лангуун дээр тавигддаг учраас хэрэглэгчдэр очиод тухайн жил болохгүй л угаасаа дуусчлаа л да. Тэгээ энэ манай энэ бүтээгдэхүүний одоо нөгөө нэг юм онцлоо ярьж байгаа. Энэ сул тал чимшиг, давуу тал чимшиг нэг зүйл байдгийн. Одоо энэ бүтээгдэхүүн маань ингээд цав цагаан болцсон байгаа юм. Тэгээд энэ худалдаан дээр ингээд нөгөө манай байнгын хэрэглэгчид бол мэднэ ингээд энэ одоо энэ бүтээгдэхүүн шиг ингээд ийм тунгалаг ийм өтгөн ийм шингэн байдаг. Тэгээд энэ ингээд нөгөө хасах градус ч юм уу хүйтэн температурт нь албаар ингээд нөгөө хүйтэн болгоод ингээд ийм цагаан болоход ороод ирсэн чи ирээд ингээд тайлбарлахыг ингээд хичээгээд ингээд аваад ирсэн. Тэгээд энэ өөрөө ийм цагаан болцсон байгаа нь манайх чи нөгөө жамц давсаар ингээд хийсэн. Тэгээд энэ тунгалаг цагаан харагдаж байгаа боловч энэ дотор чинь жамц давсны молекулууд өөрөө ийм төжийн хэмжээр ийм их байгаа. Тэгээ хэрвээ яг бид нар энэ нөгөө нэг ийм асуудалтай ийм нөгөө жамц давсны ингээд нөгөө хүйтэн градуст ингээд цагаарчаад идэгээ ингээд янзлыг гэвэл янзлж болно бид нар preservative хадгалт уртцагч бодисуудаа хий чин тий. Тэгэхээр тэрвийг хийгээгүй байгаа бид нар өөрөө байгалийн найрлагаар нь жамц давсыг энэ дотор энэ шингэндээ жамц давсаар л цэвэрлэх гэж байгаа учраас ингээд энийгээ байлгасан учраас ингээд ийм байгаа. Тэгээ энэ бүтээгдэхүүн маань нуудаж байгаа гэсэн үг биш, зүгээр нөгөө жамд давс нь өөрөө нөгөө хүйтэн гарац талсчаад дулаан гарацд ороод ирэхээр энэ буцаад ингээд тунгалаг болчдөг тийм. Тэгэхээр энэ нөгөө давсны найрлагатай бүтээгдэхүүн байна л гэдгийг маань харуулад байгаа юм. Ааха, хүмүүс бас таних нь шүү дээ. Байгалийн ямиг байгаль дотор нь савлцсан гэсэн үг ер нь бол болж байгаа. За баярлалаа. Тэгээ өнөөдөр манай одоо ярилцлагын үзэгчид манай бол органик натурал хэрэглээний талаараас тодорхой хэмжээнд ойлголттой болсон байх гэж бодож байна. Тэгээд бас манай үзэгчдэд магадгүй битээр асууж амжаагүй те яг юм хэрэглээний төвшөнд бас нэг бүсгүүчүүдтэй анхааруулад хэлчмээр нэг тийм зүйл байдаг бол бас тэр зүйлийг санууч хэлээд ярилцлага өнгөрсөн. Бид нэр ер нь бол нөгөө өдөр тутмын хэрэглэн дээр цэвэрлж ийн гээл цэвэрлээ орхичдаг биш. Өдөр тутмын хэрэглээ хэрвээ хоол цайгаараа дамжиж байгаа одоо хэрэглээл байх юм бол тэрний найрлага өөрөө хоол хүнс шиг юм аюулгүй байх хэрэгтэй болцсон юм байна. Тэгээ энийг нь бол сүүлийн жилүүдэд эрдэмтэд судлаад ингээд аюулгүй найрлагаар айлуулах бүтээгдэхүүн гаргаад тэрийг ингээд тэр чиглэл рүү өөрөө хавь хэрэглээний тренд өөрөө явж байгаа. Тэгэхээр одоо ухаалаг эзэгтэй та нар ч гэсэн ингээд гоё бүтээгдэхүүнийг судалж агаад тэгээд ялгаа авахгүй нэг өдөр тутамдаа хүүхдийнхаа өвчийг одоо хайртай гэр бүлийнхаа хоол иддэг аяг тавгаагчийг ингээд аль болох эрүүл найрлагатай бүтээгдэхүүнээр угааж ингээд эрүүл хүнсээ хэрэглэж агаарэ гэж хэллээ. Тэгээд та бүхэнд ингээд үндэсний үйлдвэрлэгч биднээ ингээд онцлоод дэмжиж ингээд оролцуулаад бас олонд түгээхэд тусалж байгаа. Та хоёрт баярлалаа. Та намайг талд баярлалаа. Нэвтрүүлгээ төгсөл дахиад нэг асуулт асуучих. Энэ надад энэ чацрандаа таалагдаад байгаа хэрэг. Энэгээр нүүрний сав хийхгүй маа. Гоо сайхан руу ерөнхийдөө судалж байгаа 2-аас 2.5 жилийн дараа гэсэн. Энэгээр эхлээд нүүрний сав хийж л да бүгдээрээ. Би шүү. Бүгдээрээ. Тий. Манай хэрэглэгчид байнгын хэрэглэгчд бол мэднэ. Тэгээд биеэ нүрээ гараа угаадаг. Нүрээ угааж болох юм уу? Тэгээд биеэ угаахад ерөөсөө хуурайшдаггүй. Нүрээ угааж болдог. Тий, нүрээ угааж. Би өөрөө ч гэсэн бол нүрээ угааждаг л та. Тий. Тэгвэл бэлэн байгаа юм. Баярлалаа. Та аваад нүрээ ч угааж болно. За би одоо угаачаа. За баярлалаа. Өнөөдрийн ярилцлагын маань зочин Амра брендийн үүсгэн байгуулагч Жишиг Сүрэн байлаа. Тэгээд үргэлжлүүлэн та бүхэн дараагийн хөтөлбөрөөр хүлээн авч үзнэ үү.